За 21 дугаар бодлогоноор биднэрт f(x) маань 2x зэрэг өгсөн. Тэгээ f(x) 0 нь 3-ыг үржих нь f(x) f(2) бол гэсэн. За тэгэхээр x-ийн онд бүгд x 0-ийг тавихаар 2-ын x 0 зэрэг. За дараа нь 3-ыг үржих нь f(2) болж. Тэгэхээр 3-ыг үржих нь x-ийн оронд 2-ыг орлуулна гэсэн үг шүү дээ. Гэт 2. Тэгэхээр 3-ыг үржих нь 4 гэсэн. Буюу 12 гэсэн. Тэгсэн чинь энэ хоёр хоорондоо тэнцүү гэсэн. Тэгэхээр манай хариу 2x 0-ын тэнцүү 12 болж байна. За эндээс x-ийг олохын тулд бүгд яах вэ гэхээр хоёулангийнх нь урталт нь логарифм 2-ыг тавих гэж байна. Яагаад гэвэл манай энэ 2x 0 байгаа учраас за тэгвэл логарифмын чанараар энэ зэрэг нь уушаа гараад ирнэ. Тэгэхээр x 0-ыг үржих нь логарифм 2 сортой 2. За логарифм 2 сортой 12 маань 4-ийг үржих нь 3. За 2/2 нь 1. Тэгэхээр x 0 тэнцүү шууд 2 сортой 12-оо би логарифмыг үржүүлж байгаа юм чинь нийлбэр болгох чи. 2 сортой 4 нэмэх нь 2 сортой 3. Тэнгүүд 2 сортой 4 маань 2-той тэнцүү нэмэх нь логарифм 2 сортой 3 болох нэ гэж хариу нэ. За 22 дугаар бодлого кубын гол диагонал нь 10 гэж. Тэгэхээр кубын гол диагонал гэж алийг хэлж байгаа гэхээр за ингээд зураг зураад тэгээ би дээд цүрийн диагонал доод цүрийн диагоналыг холбохоор энийг тэгшинс үүсэж байна тий. Энэ тэгшинсийн диагоналыг кубын гол диагонал энийг дээг тэмдэглэж. Надад d нь 10 см өгсөн юм. Тэгээ кубын эзлэх хүнийг олоорой гэж. За куб учраас манай урт өргөн өндөр маань тэнцүү. За би ерхэд тохиол эхлээд нэг томьёо гаргадаг. За тэгшинцэлт параллелипедийн урт өргөн өндөр өгсөн үед кубын параллелипедийн энийг би ирмийн цэгч. За эндээс явах уу гэсэн чинь Пифагордод энд диагонал олж болно. Тэгээ бүгдээрээ энэ тэгшинцэгтийнхаа энэ диагоналын уртыг олно гэсэн энд. За энэ өндөр маань c байгаа. За энийг x гэж. За тэгэхээр эндээс яасан гэж бүгдээрээ кубын суурийн диагонал x квадратыг олохдоо суурьуудынх нь квадратуудын нийлбэр Пифагордод. За дараа нь бүгд яах юм гэсэн чинь энэ цэнхэр өнгөтэй гурвалжин дээр Пифагордохоор гол диагоналын квадрат маань өндөр c-ийн квадрат дээр энэ диагонал x-ийн квадратыг нэмсдээ тэнцүү. Тэнгүүд бүгд x квадратын хооронд юу тавих вэ гэсэн чинь a квадратыг нэмэх нь b квадрат. Тэгэхээр диагоналын квадрат маань урт өргөн өндөр 3-ын квадрат нийлбэртэй тэнцүү гэдэг юм байна. Тэгвэл манай энэ диагоналын квадрат маань куб дээр суурийн квадратуудын нийлбэр дээр өндрийнх нь квадратын нийлбэр буюу 3 адилхан учраас 3 шиг а квадрат. Тэгээ эндээс диагоналаа болохоор язгуудар 3-ыг үржих нь а юм байна. За гэс надад энэ диагонал маань 10 гэдэг өгсөн. Тэгээд язгуудар 3-ыг үржих нь а. Эндээс а-гаа олсон чинь 10-ыг байх нь язгуудар 3. За тэгэхээр кубын ирэмгийг яаж олдог вэ? Эзлэх хүнийг яаж олох вэ чинь суурийн тал байгаа. А талтай квадрат тэгээ өндөр үржүүлж нь буюу ирэмгийнх нь куб гэсэн. За надад а маань 10-ыг байх нь язгуудар 3 гэдэг өгсөн. Энийг куб дэршлэгнэ. 10-ын куб маань 1000, язгуудар 3-ын куб маань 3-ыг үржих нь язгуудар 3. За ингээд тавьсан байж магадгүй эсвэл бүгдээ иррационалаас чөлөөлчихнө. Тэгэхээр 1000-ыг үржих нь язгуудар 3-ыг хуваах нь язгуудар 3-ыг үржих нь 3, үржих нь язгуудар 3. За тэгэхээр нэрийг үржих маань 3 чинь 9-ийн 1000 язгуудар 3. За дараа нь 23. За энэ тоонууд нь геометри прессийн дараалсан гишүүд бөгөөд харгалзан 6, 2 дугаар гишүүн дээр нь 7, 3 дугаар гишүүн дээр нь 6, 4 дугаар гишүүн дээр нэгийг нэмэнгүүт архимед пресс үүсгдэг гинэ. Тэгвэл B1, B2, B4-ийн нийтбэрийг олоорой гэж. За энэ дөрвөн маань архимед прессийн дараалсан дөрвөн гишүүн ба шүү дээ. За тэгвэл архимед прессийн дараалсан энэ гурван гишүүний хот ямар шинж биелдэг вэ гэсэн чинь 2 захын гишүүнийг нэмээд 2 туваасна дундлын гишүүнтэйгээ тэнцвэдэг. За энэ B3 айтайхан байхгүй дараа мохолчлаа. B3 дээр нэмэх нь 6. За дараа нь яасан гэсэн чинь
бүгдээрээ энэ сүүлийн 3 гишүүн авч. Геометрийн энэ бас адилхан дараасан 3 гишүүн гэсэн үг шүү дээ. Тэгэхээр 2 захын гишүүний нийлбэр дээр B4 дээр нэгийг нэмээд 2 туваасна дундлын гишүүнтэйгээ тэнцээ юм болж байна. За эндээс яхан гэсэн бүгдээрээ ийшээ 2-оор ижил хөрвье. Тэгэхээр эндээс B1 дээр нэмэх нь B3, 6 дээр 6 нэмээд 12. Тэгээ 2B2 дээр нэмэх нь 14. За энд мөн адилхан B2 дээр нэмэх нь B4, 7 дээр 1 нэмээд 8. Тэгээ 2B3 дээр нэмэх нь 12. За юм болж байна. За тэнгууд л одоо энэс бүгд яах юм бэ гэсэн чинь B-нүүдтэй нийтлэн гаргаж. B1, B3, 2B2-оор шаргаж. 2B2 тэнцүү 2-тэй тэнцүү юм байна шүү дээ. Бүгдээ 14-өөс 12 гэсэн чинь. За энэ болохоор B2 дээр B4-ийг нэмээд хасах нь 2B3, 8 хойш гарахаар 4 болж байна. За тэг бүгдээ эцэст нь юу болох гэдэг гэсэн чинь B1, B2, B3-ийнхаа нийлбэрийг олох гэж байгаа. За зүгээр ингээ хооронд нэмж үзье л да. Нэмэхээр би B1, B4-ийн нийлбэр гэснээр B3 нь ялгуур, B2-ын ялгуур болчих юм байна. За тэгэхээр цааш нь бодож гаргая. За геометрийн гишүүд учраас B1, B3 дугаар гишүүн гэдэг бол B1-ийн хүчин Q-ийн квадрат, хасах нь B2 гэдэг бол B1-ийн хүчин Q. За энэ B2 гэдэг бол B1-ийн хүчин Q, B4 маань B1-ийн хүчин Q, хасах нь B3 маань B1-ийн хүчин Q-ийн квадрат. Энэ нь дөрөвдүгээр. За тэгвэл бүгдээрээ дээрээс нь B1-ийг хаалсан сарахаар 1 дээр нэмэх нь Q-ийн квадрат, хасах нь 2Q маань 2-тэй тэнцүү. Доороос нь B1-ийг гаргахаар Q дээр нэмэх нь Q квадрат, хасах нь 2Q куб шүү. 2Q квадрат нь 4-тэй тэнцүү. Нэрс доороос нь нэмсэн Q-г гаргадаг гэж тий. За тэгэхээр B1-ийг хүчин 1 дээр нэмэх нь Q квадрат, хасах нь 2Q. B1-ийг хүчин доороос Q хаалган сарахаар 1 дээр нэмэх нь Q-гийн 3-аас квадрат, Q-гийн квадратаас 2Q тэнцүү 4. За тэгээ хооронд нь ингээд хуваач. За хавахаар энэтэй устдаад энэ хоёр устдаад эхнийх нь 1-ийг баах нь Q, хоёр дахь нь 2-ыг баах нь 4 буюу манай Q маань 2-тэй тэнцүү байна. За Q2 бол одоо би B1-ийг олох шаардлагатай учраас Q-гээ дээдлэх даралж. Тэгэхээр B1-ийг хүчин 1 дээр нэмэх нь Q квадрат, хасах нь 2-ыг хүчин Q тэнцүү 2. Тэгэхээр эндээс B1 гээд энэ хоёр устдаад B1-ийг нь 2-тэй тэнцүү. За нэгдүгээр гишүүн 2, Q нь 2 юм шин. Тэгэхээр одоо манай эхний гишүүн 2, дараагийн гишүүн 2 үртэй 4, дахиад 2-оор үрчлээд 8, дахиад 2 үртэй 16. Тэгээ энэ дөрвийн нийлбэрийг олоо гэсэн үг тийм. Тэгэхээр манай геометри прогрессийн эхний 4 гишүүний нийлбэр маань хэдтэй тэнцүү вэ гэхээр за ингээд 20 болчихно. Ингээд 10 болохоор 30 болчих юм шин. За энэ нэмээд 10, энэ нэмээд 20, тэг нийлээд 30. За тэгэхээр нийлбэр нь 30 байна. За энэ тэнцвэрлэгч хэдэн бүхэл тоон шийдтэй вэ гэж. За ингээ харсан чинь 3-2. За энэ дээр мөн адилхан 3-2 болох боломжтой тий. За тэгвэл бүгд ингэж 8-ыг 33-ын x зэртээс x хасах нь 2 гэхээр хуваах нь 3-ын квадрат гэж. Тэгээд 3x-ээс хань 2x тэгээд хасах нь 1 хасах нь уршаа гаргаж 3-ны 2-ын x зэрэгт нь тгээс гэсэн ийм тэнцвүүд шатгаж байгаа. За тэгсэн чинь бүгд ингэ л да. Энд 3-ны 2 гэсэн амч ерөөсөө энэний нөхдөөр хоёулангийн нэгэн зэрэг 3x тохиолдог гэж. За тэхийн тулд энэ 9-ний 8 маань байж байна. Тэгээ 3x-ийн ард нь очиод хуваах нь 3x-ээс хань 2x. За энийг би яг өгч хүртэр хуваар хоёулангийн нэгэн зэрэг 3x тохиолдог гэж. Тэгэхээр энэ 9-ийн 8-т нь энийг 3x тохиолж 1 болоод хасах нь 2x-ийг хуваах нь 3x. Тэгээ хасах нь 1 хасах нь 3-ны 2-ын x зэрэг. За одоо бүгд яасан бэ гэсэн чинь энэ маань 3-ны 2 x зэрэг гэсэн үг шүү дээ тий. Тэгэхээр 3-ын x зэрэгт 2-ын x зэрэг гэдэг маань 3-ны 2-ын x зэрэг гэсэн үг. За 3-ны 2 x зэрэгтэй t гэдэг хэлж. Тэгэхээр энэ маань
9-8-ыг хуваах нь 1-ээс хасах нь Т, хасах нь хасах нь Т тэгсэх. За одоо ижлэхээр өгнө бүгдээ. Ийшээ 1-ээс хасах нь Т. За ер нь шууд ингээд арай хэлбэр өгнө. Энийг янзлж байгаа. За 9-8-ыг хуваах нь гэж амжин бүгдээ 9-ний 1-ээс хасах нь Т болчих шүү дээ. За эндээс хасамжиг гаргачвал 1 дээр нэмэх нь Т. Тэгээд тэгсэх байна. За энийг би 9-ийг бүрчих нь 1-ээс хасах нь Тгээр ижлэхээр өгөх юм байна. Тэгэхээр энд юу болсон гэсэн чинь нэг ийш утчих. 8-ыг хуваах нь 9-ийг бүрчих нь 1-ээс хасах нь Т. Хасах тэмдэгтээ 9-ийг хаалган саргаад тэгээд 1-ээс хасах нь Тг 1 дээр нэмэх нь Тгээр үржүүлнэ гэдэг маань 1-ээс хасах нь Тгийн квадрат гэсэн. Тэгээд тэгсэх болох юм байна. За хаалга зүтлээд үржүүлэхээр 8-аас хасах нь 9, нэмэх нь 9 Т квадратыг хуваах нь 9-ийг бүрчих нь 1-ээс хасах нь Т тэгсэх болж байна. За тэгэхээр энэ маань 9 Т квадрат хасах нь 1-ийг хуваах нь 9-ийг бүрчих нь 1-ээс хасах нь Т маань тэгээс гэсэн. За хүртэр хуваар хоёрын тэгтээ тэнцүүлж. Тэгэхээр энэ тэнцвүүдийг 1-ээс хасах нь Т тэнцвүүдэг. 9 маань тэгээс л гат учраас энэ хасангүй Т. Тэгэхээр энэ юу болсон гэж чинь манай Т тэнцвүүнийг болоод эндээс энэ маань Х квадрат 9-ний 1. Тэгэхээр Т нь нэмэх хасах 3-ны 1 гэсэн. За энэ тэнцвэр шиг утганд бүгдээр тооншлуун дээр хасах 3-ны 1, тэгээд нэмэх 3-ны 1, тэгээд 1-ийг авчих. За тэгээд тэмдэг төрөх болохоор юу болох юм гэсэн чинь бүгдээрээ за энэ дундаас би 0-ыг аваад болвол л да. Энд 0-ыг тохоор дээр нь хасах 1 гарч байна. Энд 0 тохоод доор нэмэх гарч байна. Тэгэхээр хооронд нь хуваахаар 0 газраа хасах юм байна. Тэгэхээр тэмдэг ижлэхэн шийд гараагүй учраас сөүлжилч нь ижлэхэн шийд гараагүй учраас тэгээд тгээс хийнэ гэж байна шин бүгдээрээ нэмэх юм. За энэ чи юу гэж манай Т. За гэтэл манай Т чинь Т нь болохоор эсвэл хас 3-ны 1-ээс бага юм байна. Эсвэл нэгдэл Т нь хаанаас хаварлаа гэж 3-ны 1-ээс 1 явна. Гэтэл манай Тгээр бүгдээрээ 3-ны 2-ын x зэрэгтэй тэмдэглэсэн шүү дээ. Гэтэл энэ маань хасах 3-ны 1-ээс багаж болохгүй. Энэ бол худлаа. Тэгэхээр нэгдэл нь чи энийг бодод хангалттай гэсэн. За тэгтээ энэ маань 3-ны 1-ээс Т нь юу юм гэсэн чинь 3-ны 2-ын x зэрэгтэй. За энэ гэтэл хичнээн бүхэл тоон шийдтэй вэ гэсэн. За тэгэхээр бүгдээр хараа x-аар 1-ийг тавья л да. 1 давхар 3-ны 1-ээс их 3-ны 2 гэдэг үнэн бааз. За дараа 1-ийг тавьчих. 1-ийг давхар энэ маань хэд вэ гэсэн чинь 9-ний 4 1 болчихно. За энэ үнэн нь шалгах юм. Бүгдийг нь 9 барьтаа болгочих. Тэгэхээр 9-ний 3, энэ 9-ний 4, 1-ийг болохоор 9-ний 9. За үнэн байна. Энэ эхлээд 1-ийг тавьад энд бүгдээ цаа 2-ыг тавьсан шүү. За одоо 3-ыг тавь. 3-ыг давхар 3-ны 1-ээс их. За 3-ны 2-ын куб гэхээр 27-ны 8, 1-ээс бага. За шалгаж үзье. Бүгдийг 27 буюу 9-ээр үржлэхээр 27 барьтаа болгочих. Тэгэхээр энэ маань 27-ны 8, нөгөөх маань 27-ны 27 гэсэн. Тэгэхээр энэ хотлол болсон бааз 27-ны 8 нь 27-ны 9-өөс их. За гихмжлээ одоо цаашаа ихсэн. Ихсэх тусам манай энэ маань багасаа авчна 3-ны 2 маань. Энэ бол багасаа авч. Тэгэхээр худлаа авч. Тэгэхээр манайх ерөөсөө ийм хоёр бүхэл шийдтэй юм байна шүү дээ. Асуулт нь хэдэн бүхэл шийдтэй вэ? Энэ тэнцвэрлэж хэдэн бүхэл тоон шийдтэй гэхээр бүгд хариулт нь 2 бүхэл тоон шийдтэй гэх болоо. За дараа нь энэ тэгштгэл энэ завсарт хэдэн шийдтэй гэсэн. За тэгэхээр бүгд 3 косинус квадрат x нэмэх нь косинус x-ийг үржин синус x тэнцүү 0.6-г хэлбэрийг бодохдоо энэ маань косинус квадраттай косинус синусыг үржүүлтэй. Тэгээ синус квадраттай сул тоотой бүгд ерөөсөө 2 талын 1 зэрэг косинус квадрат x тогтдог гэж. Тэгээ энэ маань 3 болоод энэ маань косинус x-ийг үржин синус x-ийг хуваах нь косинус квадрат x тэнцүү 0.6-г хуваах нь косинус квадрат x. За тэгсэн чинь энэ маань юу болсон бэ гэсэн энэ хоёр устдаад синусыг косинус тухаар тангс x. Тэгэхээр 0.6-г үржих нь 1-ийг хуваах нь косинус квадрат x. За 1-ийг хуваах нь косинус квадрат x маань нөгөө тригонометрийн үндсэн адилтгалаас бүгдээрээ тангсаар хэлж чадна. 1 дээр нэмэх нь тангс квадрат x. За одоо энийг
тангасууд квадратчлуудноо. За энэ уртлын 0.6-ыг бүрхүүл болгоё 5-аар үрчилж. Тэгэхээр 15 дээр нэмэх нь 5 тангас x 5-аар үрчилгээр энэ маань 3 болчихно. Тэгээд 1 дээр нэмэх нь тангас квадрат x. За тэгэхээр 3 дээр нэмэх нь 3 тангас квадрат x гэд энэ хоёрыгоо бүгдээрээ тэнцвэрийн нөгөө тийш гаргач. Тэгэхээр хасах нь 5 тангас x-с хасах нь 15 тэнцвэрдэг. За эндээс 3 тангас квадрат x-с хасах нь 5 тангас x хасах нь 12 тэнцвэрдэг. За эндээс бүгдээрээ тангас x-ийн хувьд квадрат гişл бодчихно гэсэн үг. За тангас x нь x-ийн коэффициентийг эсрэгээр аваад 5-ын квадрат 25 хасах нь 4-ийг бүчих нь a3 c-н хасахаар 2 гэхээр хасгасан юм болж байна. Хуваах нь 2-ыг бүчих нь a буюу 6. Тэгэхээр 5 дээр нэмэх нь хасах нь хуваах нь 6. За энэ маань хэд болох юм гэсэн чинь 144 дээр 25 нэмэхэд 169 буюу язгуураас 13 гарч байна. Тэгэхээр эндээс тангас x маань 5 дээр 13-ыг нэмээд 6 тоохоор 1 0 гарна. Нөгөө талаас тангас x маань 5-аас 13-ыг хуваад 6 тоохоор гарна. 6 тоохоор гарна. 18-ыг 6 тоолоо 3. За энэ маань болохоор хасах 8-ыг хувахан 6 буюу хасах 3-ны 4. За асуулт нь юу гэж асуусан бэ гэсэн чинь манай энэ тэгштгэл энэ 90-с 270 хооронд хэдэн шидтэй вэ гэж асуусан. За тэгэхээр энэ тэгштгэл маань 90 градусаас 270 градусын хооронд хэдэн шидтэй авъя гэж асуусан. За их буй тэнцвэлөө эрсэх байлаа. Хоёул орж исэн юм шүү. За тэгэхээр бүгд энийг бол одоо хэдэн градусыг мэдэхгүй шүү дээ нэрийг тий. Тэгэхээр яаж амарх болох вэ гэж ерөөсөө графикийн зураад шийдчихвэл шууд амархан тоологдчихно. За тэгэхээр тангас энэ 90 градус дахиад 90-ийг нэмлээд 180, дахиад 90-ийг нэмлээд 270, дахиад 90-ийг нэмлээд энэ маань 360 болчихно. За тэгсэн чинь тангас маань хасах хэрэгс нэмэх хэрэгтэй утга авдаггүй тий. Хасахыг нэмэх хэрэгээр ингээ мөн 90-ийн давталтууд дээр утга авахгүй. Тэгээд тангасын график маань ерөнхийдөө төрхөн нэг юмтэй хэдэж энэ асимптотыг огтлохгүй хязгааргүй харьцсан ийм графикууд гардаг. За тэгсэн чинь бүгдээр чинь ямар хэрэгтэй вэ гэсэн чинь 90-с 270 онд хэрэгс энэ хооронд л гэсэн үг. Энэ цэнхийг сонирхно. За тэгвэл одоо би тангас x 103 гэхээр за энд нэг 3 төштөн зурчих. Хэрэгтэн 103. Нөгөөх нь тангас x хас 3-ны 4 гэхээр хасах нь 3-ны 4 зурчих. Шулуун зурчих. За тэгэл энэ завсарт хэдэн цэгэр авахлцж ирэхээр ингээд 2 цэг очоос манайх энэ завсарт 2 шидтэй гэдэг хариу авах нэ. За энэ гурвалжны хувьд А нь бисгтрээс гэж өнцгөө талд байж байгаа. Тэгээд бид нарт А, Б 8, А, С 5, Б нь X дээр нэмэх нь 2, N С X бол X-ийг олно. Тэгэхээр бүгдээр нь гурвалжны энэ бисгтрэслэн бол ямар шинжийг агуулах вэ гэхээр за гурвалжны энэ өнцгийн бисгтрес гэдэг бол өнцгөө талд байгаа чивэл энэ хуваагц хоёр хэсгийг ингээд нэрлэж төгөөд бисгтрес гэм бол А-г С туваасан, Б-г Д туваасантай тэнцвэрдэг. Тэгэхээр энэ ёсоор би энд бичвэл одоо энэ хажуу тал 5-ыг суурь X туваасна, нөгөө хажуу тал 8-ыг X-тэй нэмэх нь 2 туваасантай тэнцв. За тэгэхээр энд ижил 2 хөр энд X-тэй нэмэх нь 2, энд X-ийг хөр 5X-тэй нэмэх нь 10 тэнцв 8X болно. Тэгэхээр 10 тэнцв 8-аас 5X хар 3X болоод эндээс X-ийг олсон чинь 10-ыг хуваах нь 3. Тэгэхээр X-ийг болохоор 3-ны 10 болж тарах нэ. За энэ тэгшлийн хувьд энийг олоорой гэж. Тэгэхээр бүгдээ энэ тэгшлийг бодохгүйгээр Виттийн теорем ашиглаж штэ. За Виттийн теоремаар манай тэгшлийн шийдний x1 x2 юм бол x1 x2-ийн нийлбэр нь энэ x-ийн коэффициентийг эсрэгээр аваад өмнө байгаа коэффициент нь хуваагдаж байна. За манай x1 x2 үржил нь юу гэдэг вэ гэсэн чинь сул тоог байгаагаар нь аваад тэг өмнөх коэффициентаа хуваачна. За тэгэхээр эндээс одоо бүгдээрээ x1 x2 үржил дээр x1 x2-ийн нийлбэрийг нэмээд өгнө шүү дээ. За үржил нь хэдвэ гэсэн чинь манай хасах 3 гэсэн. Нийлбэр нь хэдвэ гэсэн чинь хасах 2-ны 11 гарсан. Тэгэхээр эндээс хасах 2-ны за ижил 2 хөр
6 гэхээр хас 2-ны 17 гэхээр авах нэ. За энэ илэрхийлийг хэлбэрчлаарай гэж. За тэгэхээр бүгдээр яах вэ гэхээр ингээд эмэгтэйхтэй орлуулах хичээлээ амарч магадгүй. Язгуудар 3x орлуулж. Тэгвэл зүгээр y нь юу вэ гэж y чинь язгуудар y-ийн үрчийн язгуудар y учраас x-ийн квадрат. За тэгвэл y квадратын юу гэх юм бол гэхээр энийг хоёрчлан квадратаар төвшүүлчихээр x-ийн 4 зэрэг. За одоо орлуулгаа чи y квадратыг b x-ийн 4 гэсэн, язгуудар y-ийг x гэсэн, энийг x гэсэн. За зүгээр y маань болохоор x квадрат, язгуудар y маань x, хасах нь y маань болохоор x-ийн квадрат, язгуудар y маань x. За тэгэхээр эндээс юу болох юм гэсэн чинь эндээс x-ийг халахнаас гаргачихаар x-ийн куб дээр нэмэх нь 1, үрчиг нь x-ээс хнийг хуваах нь. За хуурд байгаа бүгднгээс нь x-ийг халахнаас гаргаж. Тэгэхээр x-ийн 3-аас ч x-ийн 2, эндээс x-ийн 1, арийнхаас нь 1 гарч. За энэ хоёр хураач юу. Тэгчээ бүгд x-ийн куб дээр нэмэх нэгийг 7 томоор задлахаар x дээр нэмэх нэгийг үрчиг нь x-ийн квадрат хасах x нэмэх нэг. Тэг хүртэл дээр нь x-ээс хнийг хуваар дорно x квадратаас хасах нь x нэмэх нэг. За энэ хоёр стад x дээр нэмэх нэгийг x-ээс хныгээр үйлчлэхээр x квадратаас хнийг. За x квадратаар бүгд юуг тавилаа? Y ба. Тэгэхээр манай хариу нь явж y-гээс хасах нь 1 гарах юм байна гэсэн үг. За 29. За ийм квадрат гიშтгэлийн хоёр язгуурын квадратуудын нийлбэр нь хамгийн бага байхаар a параметрын утгыг болгоно. За тэгэхээр бүгдээ v-ийн теоремоор x1 x2-ийн нийлбэр нь энэ x-ийн коэффициентийг эсрэгээр аваад за a-гаас нь 2 эсрэгээр аваад өмнө байгаа коэффициент чинь манайх энэ 1 юм байна. Тэгэхээр хэвээрээ. За x1 x2 үржин болохоор сул тоог хэвээр нь. За нийлбэр нь болохоор эсрэгээрээ үржин нь болохоор байгаагаараа сул тоог. За юм болчихно. Тэгэхээр энэ маань 2-оос нь a гэсэн үг шүү. За одоо би квадратуудын нийлбэрийг олохдоо яаж олох юм бэ гэсэн чинь квадратуудын нийлбэр маань x1-д нэмэх нь x2-ын квадрат гэхээр бүтэн квадрат ялгачаад тэгэхээр илүү байгаа дунд нь x1 x2 хасаад өгч. Тэгэхээр манай нийлбэр маань юу вэ гэсэн чинь 2-оос хасах нь a, хасах нь 2-ыг чинь x1 x2 үржин болохоор a-гаас нь 4. Тэгэхээр энэ маань 4-өөс хасах нь 4a нэмэх нь a квадрат, хасах нь 2a дээр нэмэх нь 8. За тэгэхээр эндээс a-гийн квадратаас хасах нь 6a нэмэх нь 10 болж байгаа квадрат нийлбэр маань. За энүүний хамгийн бага утга гэж. Тэгэхээр манайхын чинь a илэрхийллийн хувьд юу вэ гэсэн чинь дээш харсан байна. Хамгийн бага утга хаана оройн цэг дээр авна. За тэгэхээр эндээсээ за энэ илэрхийлэл би a гэвч. Тэгэхээр одоо эндээс уламжлах нь шүү дээ. Оройн цэг нь болно. Экстрем цэг нь 6 хүчин a-гийн уламжлалыг тэгтээ тэнцвэхээр a-н тэнцүү 3 үед манай хамгийн бага утга авах юм байна. Асуулт нь хамгийн бага утгатай байх a параметрын утгыг олоорой гэсэн учраас хариу маань 3 багнэ. За 30. За ийм талуудтай гурвалжин байсан гинэ. Ийм талуудтай гурвалжин язгуудар 7 дээр нэмэх нэг 4 язгуудар 7-оос нэг. За эдгээрээс аль богино хоёр талыг нь тойруулж эргүүлэхэд үүсэх хоёр битийн эсвэний харьцааг олж. За эхлээд бүгдээр эндээс язгуудар 7-ны 2.1-ийг эслээ. Язгуудар 7-ны 2.1-ийг нэмэхээр 3.1. Тэгэхээр энэ хоёр талыг тойруулж эргүүлэх гэдэг шүү дээ. Тэгэхээр одоо би нэг ийм гурвалжин байлаа гэхэд энэ талыг нь тойруулж эргүүлнэ гэхээр манайх нэг юм конус. За дараа нь бас нөгөөтгнийг адилхан. За гэтэл эхлээд энэ 3 тоогоо бүгдээр сонирх юм. За энэ 3 тоогоо гурвуулангийн ингээд квадрат зэрэгшүүлээд үзье. За 4-ийн квадрат 16. Энийг 7 томоор задлахаар язгуудар 7-гийн квадрат 7. Нэмэх нь энэ хоёрыг үржүүлээд 2-оор үржүүлээд 1-ийн квадрат 1. За энэ язгуудар 7-гийн квадрат 7. Хасах нь энэ хоёрыг үржүүлээд 2-оор үржүүлээ 1-ийн квадрат 1. Тэгэхээр энэ маань 8 дээр нэмэх нь 2 язгуудар 7. Энэ маань 8-аас нь 2 язгуудар 7. За тэнгууд энэ хоёрыг хооронд нэмсэн чинь одоо би энийг талыг А гээд нөгөө талыг Б гээд гурт талыг С гэж.
Тэгэхээр бүгд яаж нэгсний хоёрыг хооронд нэмсэн шаврагдаад яг 16 чаас өөрөөр хэлбэл гурвалжны хоёр талыг нь квадрат гэжтэй нэмэхэд 3 тал гарч ирж манайх тэгшинстэй гурвалжин биш. За тэгэхээр манай гурвалжин маань тэгшинстэй гурвалжин болж таарлаа. За өөрөөр хэлбэл энэ маань за би багын B гэсэн юм ба шүү дээ. Энийг А, энийг С гэж. За тэгсэн чинь энд B, энд А, энд С байгаа. За тэгсэн чинь баг хоёр талыг нь тойруулж эргүүлсэн. За би эхлээд энэ талыг нь энэ гурвалжныг тойруулаад эргүүлэхээр юу өсөх вэ гэж ийм конус үсэж. За нөгөөх нь болохоор яах вэ гэсэн чинь нөгөө энэ гурвалжнаа одоо нөгөө B талаа тойруулаад эргүүлчихнэ. За тэгэхээр B талаад эхэлж агаад тойруулаад эргүүлэхээр юу өсөх вэ гэсэн чинь энэ маань конус үснэ гэсэн үг. За энэ хоёр конусын эзлэгүүний харьцааг болох биш. Энэ хоёрын эзлэгүүний харьцааг бол. За B1 нь болохоор конусын талбай болохтой бүгд эзлэг нь болохтой суурийн талбайг өндөрөжтэй 3 байдаг. За манай суурийн талбай маань болохоор юу вэ гэсэн чинь P үрчиг нь B квадрат дугуйн талбайг өндөрөөр өөрчүүлээд 3-ны 1-т болж. За манай S хоёр маань болохоор суурийг айдснаа өндөр нь бий болчих тий. Тэгэхээр P үрчиг нь энэ тохиолдолд манай суурийн талбай маань энэ хэсэг гэсэн. Тэгэхээр энэ маань P үрчиг нь A-гийн квадрат өндөр B-гээр нь үрчлээд 3-т болчихно. За P-ийн нүслээ 3-ны 1 нүслээ энэ А нүстад нөгөө хоёр устдад ерөөсөө манай хоёр баг талыг харьцаа гарч байгаа юм шиг. B-г бахна. За би B-гээр нь юуг нь авлаа? Язгуудар 7-оос хасах нэг нь авсан. А-гаар нь юуг авлаа? Язгуудар 7-д нэмэх нэг авсан. За ийм харьцаа байна. За гэтэл ийм хариу байхгүй бол бүгдээрээ ингээд хосонгоор нь үржүүлээд өгч. Тэгэхээр А дээр нэмэх нь B А-гаас хан B гэхээр язгуудар 7-ын квадрат 7, 1-ийн квадрат 1. За дээр нь энэ хоёрыг үржүүлнэ гэдэг маань язгуудар 7-оос хан 1-ийн квадрат. Тэгэхээр язгуудар 7-ын квадрат 7 хасах нь энэ хоёрыг үржүүлээд 2-оор чихээр язгуудар 7, 1-ийн квадрат 1. Тэгэхээр 8-аас хасах нь 2 язгуудар 7 хуваах нь 6. За эндээс 2-ыг хаалган саргачихаар 4-өөс хан язгуудар 7 хуваах нь 6. За тэнгуүл энэ хурагдаад доор нь 3, дээр нь 4-өөс хан язгуудар 7. За магадгүй энд бол ихийн баг тухайн гэсэн байхгүй зүгээр хоёр биеийн эсвүүний харьцаа. За энэ хоёрыг харьцуулсан чинь за ийм юм уу эсвэл ийм харьцаж. За хэрэв байхгүй бүгд харьцааг солиод хариуг нь хайхад үзэн штэ тий. За 21 дугаар бодлого болохоор биднэрт f(x) маань 2x зэрэг өгсөн. Тэгээ f(x) нойд нь 3-ыг үрчиг нь f(x) f(2) бол гэсэн. За тэгэхээр x-ийн он бүгд x нөлөөг тавихаар 2-ын x нөл зэрэг. За дараа нь 3-ыг үрчиг нь f(2) болж. Тэгэхээр 3-ыг үрчиг нь x-ийн оронд 2-ыг орлуулна гэсэн үг шүү дээ. Гэт 2. Тэгэхээр 3-ыг үрчиг нь 4 гэсэн үг буюу 12 гэсэн үг. Тэгсэн чинь энэ хоёр хоорондоо тэнцүү гэсэн. Тэгэхээр манай хариу 2x нөл нь тэнцүү 12 болчихно. За эндээс x-ийг олохын тулд бүгд яах вэ гэхээр хоёулангийнх нь урталт нь логарифм 2-ыг тавьдаг гэж. Яг тэгвэл манай энэ 2x нөл байгаа учраас за тэгвэл логарифмын чанараар энэ зэрэг нь уушаа гараад ирнэ. Тэгэхээр x нөлийг үрчиг нь логарифм 2 сортой 2. За логарифм 2 сортой 12 маань 4-ийг үрчиг нь 3. За 2 сортой 2 маань 1. Тэгэхээр x нөл тэнцүү шууд 2 сортой 12-оо би логарифмыг үржүүлж юм чи нийлэх болох чи. 2 сортой 4 нэмэх нь 2 сортой 3. Тэнгүүд 2 сортой 4 маань 2-той тэнцүү нэмэх нь логарифм 2 сортой 3 болох нэ гэж хариу нэ. За 22 нь болохоор кубын гол диагонал нь 10. За кубын гол диагонал гэж аль хэрчмийн уртыг хэлж байгаа вэ гэхээрээ кубын за би энэ эсрэг боловчи энэ диагонал тогтол буюу тэгшинс тооц энэ тэгш өнцгтийн энэ нөрөөгөөс энэ хүртэлхин зайг кубын гол диагонал гэнэ. Тэгэхээр кубын ирэмг нь 10 см, өндөр нь бас 10 см. Тэгэхээр бүгдийн цэгэр өнгөтэй шчмийг олох гэж байгаа гэсэн үг. За тэгэхээр бүгд куб ер нь параллелепипедын диагоналыг гол диагоналыг яаж олох вэ гэхээрээ эхлээд ерөнхийдөө
ойлгохоор даахгүй ашиглаж. За А, Б, С ирмэгтэй байгаа шүү дээ. За би гол диагоналын уртыг олохын тулд энэ тэгш өнцгтийн энэ диагоналыг олно гэсэн үг. За энэ 90 градус. За эхлээд энэ маань С урттай. Тэгэхээр А, Б юм чинь би энд суурийн тэгш өнцгтээс Пифагордод энэ диагоналаа олчих. За энэ диагоналаа x гэж. Тэгэхээр А-гийн квадрат дээр Б-гийн квадратыг нэмсэн x-ийн квадрат. За даан бүгдээ явах гэсэн чинь энэ тэгшинс хурлан дээр Пифагордод гол диагоналаа дэгчнийг олъё. Тэгэхээр манай D маань гипноз учраас C катын квадратыг x катын квадратыг нэмчихнэ. Тэгэхээр би x квадратын дээр болсон юм чинь эндээс орлуулахаар x квадратын оронд a квадратын b квадрат. Тэгэхээр бүгдээ эндээс юу гэж ойлгож болох вэ гэхээр куб тэгшин параллелипипедийн гол диагоналын урт нь юу гэдэг вэ гэсэн чинь ерөөсөө урт өргөн өндөр гурийнх нь квадратуудын нийлбэртэй байна. Тэгвэл манайхан кубын гол диагонал D маань яаж олдох вэ гэсэн чинь суурийн урт өргөн өндөр гурийн квадрат нийлбэр. Тэгэхээр гурван адилхан чинь 3 шиг 10-ын квадрат. Тэгэхээр эндээс би диагоналаа олохоор язгуудар 3-ыг 30 нь 10 гэсэн үг. За. Надад энэ гол диагонал нь юу гэж өгсөн юм бэ штэ? 10 гэдэг өгсөн юм ба штэ.